За сайн байцгаана уу? Бүгдээрэнд нь өдрийн мэндийг хүргэе. За би одоо сүнсний хөтөж гэсэн YouTube сувгаар бичлэг хийхээр зорж байгаа. За тэгээд ямар учиртай хүн бэ гэхлээр би Tara Trader Тарагаар уншигч тэгээд мөн йогийн багшийн хүн байгаа. Тэгээ өнөөдөр та бүхэндээ энерги хэрхэн цэвэрлэх талаар өөрийнхөө арга барилаасаа хуваалцъя гэж бодлоо. За тэгээд өнөөдөр болохоор би сүүжүүгээр энерги цэвэрлэх аргыг хэлж өгч байна. За тэгээд сүүлийн үед Tara Trader-ууд айгүй их гарч ийн. За мөн астрологчд айгүй их тренд болж байна л да. Тэгээ энд бол би маш их баяртай байгаа. Яа тэгвэл хүмүүс маань арай нэг ертөнцийг харах үзэл нэг арай өөрчлөгдөн. Энерги гэдэг зүйл чинь ийм учиртай юм байна гэдгийг бас ухаарч ойлгоо. Тэ тараад хүзрээр бас дамжуулаад зөвлөгөө мессежүүдийг аваад амьдралдаа бас хэрэгжүүлээ. За тэгээд астролог бас сонирхдаг хүмүүс маань натал чарт дээр мэдэж аваад за тэгээд ингээд нар сарны нэрийг гараг ертөнц одоо энэ одоо дэлхийн ван далай ван бууд санчир гараг хэрэгсүүд маань бас ингэж бидний сэтгэл энерги үйл хөдлөлд бас ингэж жоохон нөлөөлдөг юм байна гэдгийг бас ухаарч ойлгоод тэгээд энергээ сайхан зохицуулаад энергийн хэлбэлцлээ сайхан зохицуулаад ингээд явж болдгийм байна гэдгийг бас ухаарч мэдээд зөвлөгөө мессежүүдийг авч аваад би маш их баяртай байгаа. Ер нь цаашдаа чинь сүнслэг ийм хүмүүс олон болоод сайхан эрэг зөвлөгөө мессежүүдийг өгөөд хүмүүсийг гэрэл рүү чиглүүлж байгаад би маш их баяртай байгаа. За тэгээд ер нь би бүх хүмүүст энерги цэвэрлэх арга зам мөн одоо Tara Trader хүмүүс астрологчид ер нь ийм энергит нэвтэрдэг хүмүүс маш их энерги алдагдалд ордог. Тэгээ би бас өөр дээрээ хэрэгжүүлдэг нэгэн арга та бүхэнд бас танилцуулах гэсэн. Тэгэхээр бас ингээд Tara-аар үздэг энергит нэвтэрдэг тэр хүмүүс маань ч гэсэндээ миний энэ аргыг бас хэрэглээд үзээрэй бас мэддэг ч гэж магадгүй. Би энэ аргыг бол аль 10 жилийн өмнө хэрэглэдэг байсан. За тэгээд өнөөдөр бол сүүжүүгээр цэвэрлэх аргыг зааж өгч байна. Яг хөө би Монголд байхгүй байгаа учраас нэрмэл архи олоогүй. Тэрнээс биш Монголдо байсан бол нэрмэл архиараа хийх арга хийх байсан. Тэгэхээр би одоо гарын доорх материалаар одоо би нөгөө солонгост байгаа учраас сүүжүүгээр энерги цэвэрлэх аргыг зааж өгч байна. За ингээд шинэ сайхан сүүжүү аваад Монголд ч гэсэн одоо сүүжүү илбэг байгаа ш тагаал болсон. За тэгээд ингээд энэ сүүжүүрүүгээ харагдаж байна уу хаа? Нэг халбаг юм давс юм. За ингээд сайхан давсаа ингээд хийгээд за миний хувьд болохоор би нэг ламын удамтай тэгээ миний өвөө одоо ч гэсэн ном сайхан хураад явж байгаа хүн байдаг. Тэгээд өвөөгийн маань аав ч гэсэн лам хүн байсан, эмээгийн маань аав ч гэсэн лам хүмүүс байсан. Хэлмэгдэлтийн үед хэлмэгдэж явсан юм хүмүүс байсан. Лам утаж марам хүмүүс байсан. Тийм учраас одоо өөрийн өвдөөс болон өвөө эмээгээс сурсан арга зам мөн бясалгал би маш идэвхтэй байдаг. Өглөөр одоо байнга бясалгал хийдэг. Тийм учраас нөгөө өвгдөөцийн үеийг холбогдож чаддаг учраас одоо тэр хүний оюун ухаанд ингээд шууд орж ирдэг ахгүй энерги цэвэрлэх арга гэдэг ингээд тэгээд өөрийн оюун ухаанаасаа бодолд одоо орж ирсэн тэр аргуудаа ингээд хуваалцж байгаа шүү. За тэгээд ингээд сүүжүүндээ ингээд сайхан нэг халбаг давсаа хийгээд 108 удаа ногоон тарихын тарныг уншнаа. За ногоон тарихын тарин бол одоо бүх одоо гай зовлон
тэгээ бүгдлээс гэтлгэж өгдөг, арилгаж өгдөг. За тэгэл айц, түгшүүр тий уур хилэн бүх зүйлсүүдээс сөрөг энергиудээс одоо сөрөг энергиудыг, эрчим энергиудыг одоо арилгаж өгдөг ийм сайхан тавин байгаа. Тэгээ дараагийн бичлэгдээ би бас дэлгэрэнгүй үсэл түүхийг бас ярьж өгч болно. Тэгээд энэ бол миний анхны бичлэг учраас жоохон алдаа оноотой байж магадгүй шүү. За тэгэхээр ингээд сайхан дарай дүдэрий дүүрий сухай, дарай дүдэрий дүүрий сухай, дарай дүдэрий дүүрий сухай. Гэт ингээд сайхан тарнаа уншаад ингээд үлээчнэ. За ингээд 108 удаа уншина. Яг би энийг нөгөө 108 удаа уншаад давсаа хийгээд ер нь бол үлээгээд хийцэн байгаа. Тэгээд яг та бүхэндээ үзүүлэхэд дахиад ингэ хийж байгаа байхгүй юу? Тэгээд энэ хүн аргаар яаж хийдэг вэ гэхэлэр ингэ нүүр цэвэрлэг юм хүн байдаг шүү дээ, тий? Энэ хүн дээр сайхан шингээж агаад энэ хүнд ингэ сайхан шингээж агаад ингэ миний биес тий? Миний одоо энэ одоо энерги чакрануудаас энэ сүрэг энерги эрчим сүрэг одоо бодол тий сүрэг бүхэн арилж байна гэж бодоод ингээ сайхан гарын салаагаа ингээ сайхан арчаад тий хөлийн салаагаа арчаад за тэгээд чихээ сайхан арчаад чихний ардлаа арчаад за тэгээд толгой оройгоо арчаад тий мэлмийн үрднийхээ цэгэн дээр арчаад за тэгээд хоолой гуртаа арчаад хүүсээ арчаад за тэгээ нуруугаа арчаад бөөрөө арчаад ингэж болдгоо. Тэгэх юм бол ингээд энерги алдагдлалд орохоос айгүй их сэргээлдэг. Тэгээд энэ арга маань бүх хүмүүст хэрэгтэй. Тэгэл бид нар ч одоо өдөр тутамдаа байнга одоо сөрөг болон эерэг энергид хэлбэлцэлд орж идэг шүү дээ. За тэгэл маш их уцаар ярьдаг тий ажлууд хийдэг хүмүүстэй харилцаж маш их юм энергийн одоо давтамж хэлбэлцэлд ордог учраас ингээд цэвэрлжүүлэх сайхан байдаг. Тэгэхээр тэр сөрөг энергиуд бид чинь одоо олон жил сар ч юм уу те ингэж үлдэхгүй гэсэн үг. Тэгэхээр энэ сайхан арчаад ингээд цэвэрлээд өгдөг энэ арга маань. За тэгээд анхаарах зүйлс бас байгаа. Няраа нялах хүүхдэд хэрглэж болохгүй. Яа тэгвэл няраа хүүхд чинь өөрөө маш эмзэг арьстай учраас арьсан гинтэх магадaltaй байдаг учраас юус ингэж хэрглэж болохгүй. За мөн спиртийн харшилтай хүн бол хэрглэхийг би бол зөвлөхгүй. За няраа хүүхэд хэрвээ айж ингээд шалтгаангүй уйлж ойрлох юм бол сайхан ногоон дайрахын уншаал 3 удаа ч энэ 7 удаа ч энэ уншаа сайхан зулаар нүлээгээл гарынхаа алгаар сайхан зулааг нийлээл өршөөгөл ногоон дээр дарай төдөрий дүүрий сухагаа уншаал сайхан гээгээд өчнөө. За энэ хүү аргыг би бол маш удаан хэрэгжилж байгаа. Надад маш их үр дүнтэй байдаг. За тэгээд миний одоо зөвл одоо би ингээд нөө тийм олон хүнд бол би ингэж таарад reader уншдаггүй үздэггүй. Тэгээд одооноос ч эхэлж одоо YouTube хий гэж бодоод тэгээд өөрийнхөө бас тодорхой хэмжээгээр мэддэг зүйлсүүдээ ингээд сайхан хүмүүстэй хэлье гэж бодоод энэ хүү бичлэгийг хийж байгаа шүү. Тэгээд анхаарал тавьсан явдал маш их баярлалаа. Баяртай дараагийн бичлэгээр уулзна гэдэгт бол итгэлтэй бас найдаж байна. Ингээд баярлалаа. Баяртай. Та бүхэн маань энэ хүү аргыг хэрэгжүүлээд энерги сайхан нөхөд өөртөө сайхан хамгаалаад сөрөг энерги өөрийнхөө бие махбод болон энэ сайхан хүрнүүд дээрээ удаан бити байлгаарай. Тэгэхээр энэндээ сайхан нэг л эвгүй жоохон сантай сэтгэл санаа тавгүй болоод нэг л айц төгшөртэй болоод нэг л ийм сөрөг энергиуд эрчим хүчүүд хуримтлагдаад байгаа юм шиг мэдрэмж төрөх тохиолдолд л энийг хэрэглээд ээжж болно. За тэгээд баярлалаа. Баяртай.